Энэ бидний одоо хувь тавилан. Энийгээ их хувь заяа гэж хэлдэг бид нар. Дундаа хүртэл өгүүлсэн байдаг шүү дээ. Энэ нэг хувь заяа гэж дуулж идэг те. Магадгүй эхлээд манай уран бүтээл аяараа хүний зүрх сэтгэлийг ингээд татдаг. Аяараа эхлээд төрүүлж хүрдэг. Одоо их хуучирсан, их мартагдсан зүйл шинээр гарч ирэхдээ шив шин зүйл болж хувирдгийн одоо маш тод жишээ бол одоо манай амтлагийн уран бүтээлүүд гарч ирсэн түүх Хүнрок гэдэг урсгалыг дэлхийд одоо танилцуулаад Монголын тал нутгаас та бүхний зүрх сэтгэлийг дайлахаар Хүнрок гэж урсгалыг бий болгоод хүн амтлаг гэд гараад ирлээ. Хар сүлтэн барай өрөөд ирлээ. За тоглолтоо үзэх үү. Анхны тэр дэлхийн аялын тоглолтын тэр фестивалууд тэр тоглолтууд ерөөсөө санаас гардаггүй. Бид нар баг залуу хамтлаг байсан учраас main stage-ийг ингээд opener хамтлагууд баг залуу хамтлагууд нээдэг. Тэгэнгүүт та нар одоо гарахад баг хүн ирэхгүй байж магадгүй шүү. Тэгээд юу илээ гэж гайхсгээл. Тэгээд өрөө мөрөөгаа дуудаал за бүдэрээс та хамтдаа бүтнэргээд үгээл. Тэгээд тайзруу гарсан чинь цахан харагдахгүй хүмүүс ингээд тэр өдөр зүгцсэн тэр мэдрэмж тэр юмнууд ерөөсөө санаас ерөөсөө гардаггүй. Өөртөө итгэхгүй бол өөр хин ч итгэхгүй. Тэгэхээр өөрийгөө ирж хайх, дотоод ертөнцөө мэдрэх, чи цор ганц гэдгээ бас мэдрэх хэрэгтэй энэ хорвоо дээр. Энгийн амьдрал дээр ийг л даруу сайхан бай тээ. Тулсан цагт тайзан дээр арслан барна бай гэдэг байхгүй. Тэрний ард хайрлага байхгүй. Би нэг хүндэлдэг, маш их хайрладаг. Хүндлэл бишрлээд алдахгүй байх хэрэгтэй. Хүндэлдэг байж хүндлэхээ байчих юм бол болохоо байж тийм үстэй бүхэн болохоо байж. Тэгэхээр анх яаж хүндэлж ийснээ ерөөсөө хэзээ ч мартаж болохгүй. Яг манай аав ээж болохоор цэргийн хүмүүс. Тэгээд би айлын баг. Тэгээд манай аав ээж ерөнхийдөө маш завгүй төрийн даал хашдаг хүмүүс болохоор өглөө гараалаараа тэгээд заримдаа шөнө ингээл ээлжтэй гэл ерөөсөө. Тэгээд ах нар маань л намайг хүн болгосон л доо. Тэгээд ерөнхийдөө багтаа бол яг хөө тэгэл бусдын адилаар ингээл тоглосноо дуртай. Найзуудтайгаа ингээл гарч ордог тийм хүмүүс. Манай одоо би дээр 4 ахтай. Тэгээ манай дээрээсээ 2 дахь ах Баяраа гэдэг ах маань ингээд нам анзаарсан юм байна л да. Ингээд Монтас цаатны хөгжмийг яг ингээд нөө тэр фанфарскийг ингээд дуурайж ингээд дуулаадсан юм байна л да. Тэ амар жоох хөвгт. Тэгээ энэ нөхөр бас нэг жоохон хөгжмийн авьяас бас байж магадгүй мэ гэж тэгэд анзаарч ирсэн гэсэн. Тэгээд манай ах нар болохоор ерөнхийдөө өөрсдөө бас бүгдээрээ гитар тоглодог. Амьд хөгжим, рок, метал хөгжим бас сонирхдаг хүмүүс л дээ. Тэгээд ерөнхийдөө бага ангиа төгсөөд яг бага ангиа төгсөх жилээ би хүүхдийн ордонд одоо манай ах нар санал болгоод мориорын дугууланд анх явж үзсэн. Тухайд одоо мориор хөгжим гэж яг юу ч гэдгийг сайн мэдэхгүй. Гэхдээ нэг хөгжимд бас ингээд нэг юм сонирхолтой тийм цангаарал сонирхол одоо яг юу сурах гэдгээ сайн мэдэхгүй л орсон. Тэгээл тухайд манай одоо мориорын анхны багш минь Хүрлбаатар гэдэг мундаг багш маань байлаас. Хүрлээ багш маань анхны одоо миний мориор хөгжим одоо суурийг анх тавьсан тийм байсан. Тэгээл ер нь тийм бага ангиасаа л эхлээл тэр яг хөгжим мориорд дурлал. Тэгээл ерөөсөө одоо эргэлт буцалтгүй 20 хэдэн жилийн өнгөрсөн байна. Тухайд ч бас нөгөө компьютер PC мессеж чинь дөнгөж л одоо хөгжиж эхэлчихсэн үе. Тэгээд Pentium 3 билүү тийм компьютер авч өгчихсэн гэрт. Ерөнхийдөө би бол яг өмнөний хэсэгт зүгээр тоглодог байсан л да. Тэгээд Counter Strike гэдэргээл Warcraft ч л тийм тоглоом тоглодог байгаад яг тэр үед одоо нэг юм хөгжим програм байдаг гэсэн. Одоо би яг нэрийг марчин нэг юм аянгны юм зурагтай тийм логотой тийм одоо нэг програм дээр амар их дуунууд байдаг ингэж гсалтууд. Тэг ингээд одоо тухайд хүүхдэл болохоор нөгөө нэг яг ямар хамтлагууд гэдгийг мэдэхгүй ерөнхийдөө 100 шаал ийм тэгтээ амар юм рок метал дунд байсан юм билээ л нэлээд хүчтэй юм тэгсэн мөртлөө амар сонир хүүхд мөртлөө амар сонирхдаг Sepultura, Pantera, Metallica нөгөө Slipknot гэдэг тэр нөгөө нэг хамтлагуудын цомгууд ингээл дараал байсан юм бэл тэр ингээл дараалалаар явдаг. Тэгэд өдөржингөө тэрийг сонсоод айгүй сонир юм
ямар сонирхолтой хөгжим бэ гэл. Зарим нь бас нэлээд хүнд тэгтэл айгу тийм сонирхол татаал сонсоод байдаг гэсэн. Тэгэл хүүхдийн ордноос би 2 жил сураад хүүхдийн ордонд байхад нэг юм хөөрхөн тэмцээн басан юм аа. Улс даяар ардын хөгжим одоо сонирхолтой хүүхдүүдийн дунд аяг шиг 6 жүгөрлөө манай хүүхдийн ордон зохион байгуулдаг улсын уралдаанд би өөрийнхөө одоо дунд насны ангилалд 2 дугаар орж ирсэн. Тэгээд манай гэрийнхэн ерөнхийдөө за энэ нөхөр ерөнхийдөө бас хөгжмөндөө бас нэг илүү сонирхолтой бөгөөд юм одоо аюустай байж магадгүй юм байна гэд улам мэрэгжлийн болгоё гэд хөгжим бүжгийн сургууль одоо коллеж руу шалгалт өгөөд ороод тэгээ ерөнхийдөө хөгжим бүжгийн коллежид мориорынхаа ангиар яг мэрэгжлийн одоо сургуулийг сурч ирсэн. Аливаа нэг хөгжмийг сурж байгаа хүмүүст хүүхэд насны яг юу бол бас жоохон өөр ангийн одоо байрны найзууд ингээл хичээлээ тарчаал тоглолт надаал ингээл явж хат бид нар тийм цаг байдгүй дандаа л сургуулийн коридорт хан ширтэл хэдэн цагийг өнгөрүүлээл хөгжмөө сурахын төлөө ингээл явж исэн л та. Тэгэл ерөнхийдөө бас нэлээд цаг хугацаа хөдөлмөр бас шаарддаг л мэрэгчлээ. Хөгжим бүжгийн яг коллеж төгсөөд тэгээ Японд сурах гээд үтсэн. Одоо манай гэрийнхэн за одоо хөгжмөө сайн сурчлаа. Тэгээд ерөнхийдөө арай нэг өөр мэрэгжил сонирхоод үзэхгүйгээд тэгээд Японд нэг 6 сар би хэлний бэлтгэл нэг явсан юм аа. Тэгээд гисэн чинь яг хэл бол дайггүй сайн сурсан. Тэнд би нэг Озукагийн ойролцоо Итамиши гэдэг юм жижиг хотод Япон айлд 6 сар ингээд амьдраад ингээд сургалтандаа явдаг байсан. Тэгэл тэнд нөгөө ямар ч Монгол байхгүй. Тэгээ одоо сурхаа зүр аргагүй. Ерөнхийдөө нэг 2 сар бараг сайн байна уу баяртай гэдгийг ч ойлгохгүй амар хэцүү байсан. Ерөнхийдөө ингээд гадаад орчинд анх удаа очиж байгаа. Тэгээл нөгөө нэг соёлтой тийм нийгэмд чинь бидний бас мэдэхгүй хатуу чанга дүрм журм гэх мэтлээ өөрийгөө ерөнхийдөө яг нөгөө тэр үед хинч биш гэдгээ мэдэрсэн гэх юм уу да. Одоо юу гэдэг хөгжим бүжигт байхдаа айгу сайн сурдаг хуурандаа лаг гэл өөрийгөө амар юм одоо юу гэдэг их өндөрт бодцсон явж исэн хүн чинь яг тэр нөгөө нэг одоо ээж авахын гараас гараад гэрээсээ гараад хүний нутагт яг ганцаараа тэр бүх асуудлуудтай нүүр тулгарх үед бол өөрийгөө амар их одоо дүнсэн цаг хугацаа байсан юм уу да. Тухайн үед ингээд нөгөө сонио өвдөдсөн. Ингээл айгүй их ингээл хатаг мэтэг гараал ерөөсөн толгоо молгоо дээр хид хидээрээ гараад тэгээ хүний нутагт чинь тэгээ өвдөд хар чинь амар хэцүү юм лээ. Тэгээ сүүлдээ бүр гэрийнхэндээ яриад болохоо байлаа тэгээ буцсан л та. Тэгэл ерөнхийдөө нөгөө морин ураасаа холдож болохгүй гэсэн л одоо тохио байсан юм бол гэж бодож тэр үед. Анхнаасаа нөгөө миний сурж яг нөгөө нэг одоо дурсан хөгжим болов уусаа морин ур хөгжим тэгэл одоо эргээд бодоход одоо Монгол үндэстний одоо илэрхийлэх хамгийн бас тод томроо хөгжмүүдийн нэг бол морин ур хөгжим юм байна л та. Тэгэл одоо энэ өөрөө нэг амтай хөгжим морины сүүлээр одоо хөрөөдөж аяг шиг гаргадаг одоо хорвол дээр байгаа бас нэлийн цөөхөн үндэстэн дунд байгаа энэ Монголын гайхамшигтай өв соёлыг бас биеэрээ өвтээж өдий бас хүртэл ингээд энүүгээрээ ажиллаж амьдарч байгаа их амар бахархдаг. Тас ус шалшгүй зүйл бол ерөөсөө энэ морин ур хөгжим байхгүй. Тэг яг хөгжим бүжигт багт 2000-ад оны ихээр бид сурж байхад амьд хөгжим энэ рок метал хөгжим асар их хүчтэй нөлөөтэй байсан. Манай сургуульч гэсэн амар их ингээд амьд хөгжмийн хамтлагууд бий болоод ингээл бүгдээрээ ингээл янз бүрээр ингээд тоглож сурч одоо яажсэн л та сонирхож эхэлжсэн. Тэр үед манай ангийнхан Linkin Park гэдэг хамтлагийг айгүйг сонсоод тэгэнгүүтлээ бас тэрэндээ одоо урамшаад бүгдээрээ ерөнхийдөө Linkin Park-ын дуу мууг гаргаж үзье л та гэд тэг хамтлаг болоод тэг би басс гитар тоглодог байсан. Тэр ангийнхаа хамтлагтаа. Тэгээд ерөнхийдөө бас тэгж л ерөнхийдөө амьд хөгжмөнд маш их дурлж гисэн л дээ бас сонирхож. Ерөнхийдөө яг нөгөө үндсэн одоо мэрэгжил учраас тэр хариуцлага бол угаасаа нөгөө хөгжиж байх ч гэсэн айгүй хавцсан байсан. Одоо өөрийнхөө үндсэн мэрэгжилтэй бол хичээхгүй л бол одоо маань сургуульч бас айгүй хатуу урлаг нөгөө ямар ч арын алга байхгүй гэдэг шиг жилд баг
8 10-аад шалгалт төлөө өгдөг. Ингээл улирлаар ингээл хагас жил бүтэн жил гээл ингээл гэтээ ингээл хэмжлэн маш их шалгалтууд өгдөөсөн. Мангар их завгүй. Гэхдээ хажуугаар нь бас нэг хүүхэд учраас бас нөгөө юм тухайн үеийн одоо орчин үеийнхаа хөгжим тэр сонирхолтой зүйлдээ бас татагтаад яг нэг өөрийгөө хайж исэн үе л дээ. Гэхдээ нөгөө нэг үндсэн одоо чиг шугамасаа салахгүйгээр бас нөгөө нэг хоббигоо хөгжүүлж одоо болдгоо л байж л дээ тухайд. Японоос буцаж ирээл сургуулийнхаа дээд одоо бакалаврынхаа сургалтанд сууж гисэн л дээ. Консерваторид яг тэр үед сурж байгаахын хажуугаар ардын урлагийн одоо хамтлагуудтай хамтарч одоо юу гэдэг ардын урлагийн юм тоглолтууд тоглодог байсан. Жишээлбэл Алтан оргил гээд хамтлаг би тоглож илаа. Нүүдэлчид гээд хамтлагтай тоглож илаа. Тэгээд яг тэр сурж байх хугацаанд бас хүн чинь ажил хийх шаардлага бас гарна. Ерөнхийдөө бас нөгөө хөгжим бүжигийнхаа 7 дугаар ангиас эхлүүлээд би ерөнхийдөө ажил хийж эхэлсэн. Зуны одоо энэ зурчны тоглолтууд одоо Цожин ламын музей, Сүм музейд жишээлбэл ингээл миний тоглож ирсэн бичлэгүүд дээр YouTube дээр байдیں۔ Дээр үед ми тоглож ирсэн. Ерөнхийдөө тэгж явж байгаад оюутан болоод яг үндсэн ажиллахаар үндэсний урлагийн их театр буюу одоо тухайн үед үндэсний дуучин эрдмэж болох гэдэг байсан. Тэнд 3 сар ингээд дагалдангаар ажиллаж байгаа. Тэгээд үндсэн ажилтан болоод тэгээд ерөнхийдөө нэг 7 жил ажилласан. Одоо манай үндэсний хөгжим одоо үндэсний өв соёл бол гайхамшигтай. Хаанч очисон одоо нүүр бардам, сэтгэл дүүрэн би түрүү хэлсэн шүү дээ амьд аялалгуутай тий. Мориор хөгжим яагаад юм чухал вэ гэхээр одоо мориор хөгжим хаана их шиглэн тэр газар сайн сайхан энерги ингэж хоримтлагдаж муу муухай зүйл одоо алга болж одоо бид бүхэн жавар үргэн гэж ярьдаг шүү дээ. Тэр гайхалтай тэр зүйлийг амьд зүйлийг хүн одоо ямар ч орны хүн Монголд ирсэн яг тэрийг мэдэрдэг байх гэж боддог байхгүй. Тэр гайхалтай энергийг мэдэрдэг, тэр гайхалтай аялгаунд сэтгэл нь уярдаг, маш гоё ирч энерги авдаг. Тийм өвчтэй учраас тэр хүүхэд байхаас эхлүүлээл энэ манай үндэсний хөгжим бол онцгой. Тэгээ хүнийг баярлуулдаг, баясгадаг, хүнд сайн сайхан зүйлийг мэдрүүлдэг юм байна гэж аягүй их урам авч их сурч судалж явсан л та. Намайг одоо яг хуур сурж байгаа үед манай байрны найзууд жоохон шаалал идэх гэсэн. Чи юу мод өөрөөл ингээд юу игээ яваад идэв чамаг ойлгодгүй байсан гэл. Тэгээ сүүлд намайг нөгөө нэг хүү хамтлаг гэдэргээл яг хүмүүст ингээд хүрээд ирэх үед л жоохон ойлгосон юм уу да. Юу их гээд яваад байсан гэн тий. Хүн гэхдээ ерөнхийдөө тууштай байх хэрэгтэй юм шиг байна. Аливаа зүйлд хэрвээ сонгосон, өөрөө дурлсан тэр зүйлээ сонгосон л бол тэрэндээ тууштай бүх зүйлээ одоо зориулж амьдрах хэрэгтэй юм шиг байна. Тэгжиж л энэ зүйл чиний одоо анх бодсон зүйл биелэл олох хамгийн том төлхөр болох байна. Хинт чамд юу ч хийж болно те. Чи шал хэрэггүй юм хийж байна. Чи тэрний оронд одоо юу гэдэг өөр одоо ажил мэргэжил өөр одоо зүйл сураад те. Бодит мөнгө олох юм хиймээ ч юм уу те. Хүний амьдралд яг мэдээж мөнгө хэрэгтэй. Гэхдээ мөнгнөөс илүү чухал амин зүйлсүүд гэдэг чинь маш их зүйл байдаг шүү дээ. Хүнээс одоо сэтгэлээс гардаг гайхалтай хайр, тэр зориг мөрөөдөл, тэр чи юугаач мөнгөөр хэмжсэшгүй тэр цаг хугацаа тэр бүгдийг л хүн яг тууштай араас нь хөөцөлдөх юм шиг байна. Тэгээд тууштай хөөцөлсөний үр дүн өнөдр хүн амтлагт бий орж чадсан байх гэж боддог. Ерөнхийдөө яг нөгөө хөгжим бүжигч чинь одоо сургалтын програмд нь ингээл артын хөгжмөө судлан, сонгодог хөгжмийг судлан, тэр барууны хөгжмүүдийг судлан, тэгээ өөрсдөө бас сонирхлоор тэр рок метал хөгжмүүдийн амьд тоглолтуудыг бас амар үздэг байсан л та. Тэгээл ерөнхийдөө бас хөрхөн сонирхлоор бид хамтлаг болцсон байсан болохоор ингээл ийм том тайзан дээр ингээл гараал энэ хүмүүс бидрийг ингэж дэмжээл, ингэж гоё ингээл ийм уур амьсгал үүсэж байгаа ийм зүйлийг мэдрэх гоё байх та гэдэг ингээл тэр тоглолтуудын амьд бичлэгүүдийг хараад догдолж төсөөлдөг гэсэн гэх юм уу да. Тэгээд сонин бас хүний нөгөө нэг логийн лавсрынгаа хэлсэн үг нөгөө 100 хэрхэндээ орж яхад нь би миний нэг зүрхэнд амар орсон үг гэдэг хэвхэв. Хүний бодол биелсэн газар би хүрдэг байхгүй гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр тэр маш одоо амар чухал одоо мессеж юм болов гэж бодсон. Ер нь хүн юу бодож төсөөлж чадна, чиний зориг мөрөөдөл хаана явж чадж байна, өнөөдөр болохгүй ч гэсэн маргааш гэж байгаа штэ. Тэгэхээр тэр амар миний одоо юу гэдэг одоо аливаа зүйлд хүрэхэд айгуу тийм
түлхэц болдог тийм яг нөгөө нэг бодож явдаг зүйлтэй амар ингээд нийлсэн гэх юм уу. Ерөнхийдөө гайгүй бас манай яг гэр бүлийн хувьд бол намайг маш их дэмждэг байсан. Ерөнхийдөө бүхий л одоо юу гэдэг боломж хөгжим сурах бүхий л бололцоог олгодог гэсэн. Ямар сайн дэл надад гэрээ ажил нэрвээсөө оролцуулаагүй тэгэл хөрх юм айгуу цагаан гартал өсгсөн л дөө. Тэгэл гар уруу нэвтэр чинь яах вэ гэж ах нараар хамаг нөгөө хар бор ажлуудыг хийлгээл тэр нь сайн тал байгаа бас муу тал байгаа. Тэгэхээр хүн бол юм бүгдийг л чаддаг, юм бүгдийг л сурахыг бас хичээх ёстой юм лээ. Би бас жоохон энэ дээр бас жоохон алдсан юм болов гэж боддتي. Аливаа нэг ойр зөөрийн хийх ёстой юмнуудаа хийж мэдэхгүй тохиолдлууд бас зөндөө гарна шүү. Өнөөдөр би өрхийн тэргүүн болцсон, болцсон ингээд үр хөвгтүүдэд үлгэрлэх гэхээр заримдаа ингээд нэг жижиг шажиг зүйлсүүд дээр ингээд үлгэрлэх гэхээр чинь тийм дуршлаг бас багтай. Мэдээж яг өнөөдөр бол яг одоо үдийн нас биеийн хүрц учраас тэрийг бодож байгаа хийчихлээ юм. Тэгтэл хар багасаа хүн ер нь аливаа нэг зүйлийг сурсан бүхэн эрдэм гэдэг шиг л ямиг ингээ хоошин тавихгүй би ийм учраас энийг хийж болохгүй тийм учраас тэгж болохгүй мэдээж нөгөө аливаа зүйлийг пласт тий хэтрүүлж болохгүй дутуудуулж болохгүй гэдэг шиг яг л зүгээр юм хийх цагтаа хийж сураал тэгэл явах хэрэгтэй шүү. Гэхдээ яг нөгөө Японд байхдаа нөгөө мэдээж айл дугам чинь аяг тав мавгийн сайн угаан тэгэл гэр орны сайн цэвэрлэн тэр үед баг би гэртээ хийж нөгөө нэг сурааг өнөдөө баг сурсан будаа агшаа сурсан гэдэг шиг маш нэг жижиг энгийн юм шиг мөртлөө юмнуудыг айгүй хийж сурсан юм шиг санагдтiin. Тэгэхээр тийм ажил одоо юу гэдэг гэрийн орондоо туслах тэр тал дээр бол залуучууд маань бити хойр суугаараа тий би ийм хийдэг учраас тэгж болохгүй миний гар уруу өдрөн тэр тал дээр жоохон планслал сурчлах хэрэгтэй юм. Тийм ерөнхийдөө нөгөө бид чинь маш олон сар жилээр одоо түүрт яваад маш сүүлийн чинь бараг 7 жил тасралтгүй ингээд нөгөө жилийн бараг 6 сар 7 сар ингээд түүрт явдаг учраас гэр бүлдээ одоо зарцуулах цаг маш бага болж байна л да. Жилд ингээд бодоод үцхээр тэгэхээр ирсэн үедээ одоо юу гэдэг сул чөлөөтэй цаг гарвал гэр бүлдээ цаг гарах хэл аюу хичээдэг. Ер нь л тийм хэлсэн ер нь. Ялч одоо манай продюсер Дашках хэл ярина л да. Манай Дашках энэ төслийг өөрөө бодож босруулад маш олон жил энийг судлаад ерөнхийдөө намайг ирэхэд Дашках бараг 5-6 жил суудсан байсан баг. Энэ төслийг хийхин төлөө ганцаараа ингэ суусан мэт. Тэгээд ерөнхийдөө манай хамтлагийн жаа намайг манай сургуульд багшилж исэн тэр үед тэгээд битээр бас багшаа мөртлөө бас ах дүүс тэгээд нэг хамтлагийн Алтай өргөл хамтлаг битээр хамт одоо тоглодог байсан. Тэр утгаараа битээр айгуу татна. Тэгээд биеийнхээ одоо юу гэдэг одоо чадвар аливаа зүйлд маш их суралцах тийм цаг хугацаа тэр одоо юу гэдэг ардын урлаг зүтгэжсэн үе одоо хүү хамтлагийн өмнө л маш их байсан л та. Тэгээд ерөнхийдөө мориу урд тоглодог тэгээд хөөмилдэг хүн хэрэгтэй байна гэдээ жаад бас Дашках ярьсан юм бэл. Тэгээд намайг санал болгоод тэгээ би анх Дашкахтай уулзчихсан. Тэгээд ерөнхийдөө бас намайг за одоо чи нэг ийм тоглоодох одоо ийм ингээд хөөмилээд ингээд гэл намайг шалгаал гэсэн л дээ тохойд би нэг ийм төсөл хийж байгаа. Энийг хүннү рок гэж нэрлэж байгаа. Чи нэг яг одоо ерөнхийдөө нэг дуунууд маань болохоор яг дуу болоогүй гэхдээ хөгжмийн найруулга нь ерөнхийдөө санаанд гарцсан. Тийм демо маягийн тийм хэдийдэн санаанд байсан. Тэгээд сонсгосон чинь амар сонин содон миний урд өмнө сонсож байгаагүй тийм сонин хөгжим байсан л та. Монгол үндэсний юм шиг гэхдээ барууны рок метал элементүүд бас сонсогдоод тэгээд ерөнхийдөө энэ гоё юм тийм онцгой гоё юм байна гэж тэр үед айгүй гоё мэдрэмж аваад тэгээд ерөнхийдөө Дашкахтай гоё хамтарч ажиллах тийм завшаа нэгсэн л дээ. Хүннү рок гэдэг нь маань шинэ урсгал. Тэгэхээр бид эдийн бас хамгийн том зорж байгаа зүйл болохоор хүннү рокийг юм дэлхийн хөгжмийн урсгалд ингэж өөрд ингэ туг атгаж хард рок гэдэг шиг хүннү рок урсгал байлгах энэ том зорилгыг хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нь болохоор зөвхөн хүннү рокийг мандуулах хүн хамтлагийг гэхээс илүүтэйгээр Монгол гэдэг зүйл ард нь байна гэсэн. Монголоос гаралтай хүннү рок урсгал одоо энэ хөгжмийн урлагт ингэж шинээр бий болж энэ өөрт мөнх одоо Манданбаатар Сима гэдэг л тэр том зорилго мөрөлийг хийж байгаа байхгүй. Тэгэхээр хүннү рок гэдэг маань өнгөрсөн ба ирээдүй одоо өрн ба дорн те
Тэгэхээр энэ зүйлийг ингээд хослуулж одоо хөтлөхийн хүн төрөлхтөнд ингэж танилцуулж байгаа нь энэ хүн рокийн хамгийн чухал зүйл. Одоо маш язгуурын бөгөөд маш орчин үеийн энэ зүйлсүүдийг л хүн рокоос хүн мэдрэх байхгүй. Тэгэхээр хүн рокийн хамгийн анхдагч хамтлаг нь бол хүн хамтлаг. Тэгээ магадгүй дэлхийн олон улсаас олон орноос хүн рок одоо урсгалаар тоглох хамтлагууд ирээдүйд бий болох бах. Гэхдээ тэр хүмүүс хүн рокоор тоглохын тулд Монголд ирж одоо мориор сурах хэрэгтэй болно, хөөми сурах хэрэгтэй болно, товшуур сурах хэрэгтэй болно, цуур тэр Монгол үндэсний өв соёлуудыг одоо судлах хэрэгтэй болно. Тэгэхээр энэ Монгол өв соёл дэлхийн өнцөг булан бүрт дэлгэрч явах тийм том мөрөөдлийг тээж байгаа. Манай одоо хүн амтлагийн Үнэр рокийн анхны яг бүтэн яг дуу болж бичлэг дуу болж гарсан дуу бол манай бүсгүн дуу гэдэг гэрэг цомогт орсон дуу байдیں۔ Тэр үеийн тэр дууг бүтээхэд асар олон цаг бичлэг хийсэн мэт нөгөө ингээл хуураараа ингээл ингэж тоглоул яах вэ, тэгж тоглоул яах вэ, хөөмийн ингэж дуурах уу яах вэ, ямар одоо сонин содон одоо зүйл одоо гарч болохоор байна гээл. Юусэн одоо юу гэдэг нөгөө хөгжим бүжиг сурж исэн тэгээл одоо үндэсний урлагийн театр одоо тухайн үндэсний зөвж эрдэмч болгоход ажиллаж исэн үедээ зөндөө одоо дуу бичлэгэнд ингээл хөгжмийн янз бүрийн дууны ингээд бичлэгүүд зөндөө орж исэн. Гэхдээ яг энэ хүн рок хүн хамтлагийнхаа анхны дууг тэр анхны дуунуудыг бүтээж явах үе шиг тийм олон цаг тэгж амар ядартлаа ерөөсөө бичлэг хийлгэж үзег байхгүй. Гэхдээ хамгийн гоё нь миний сэтгэлд одоо энэ сүнс амар баярлаадсан. Ингээд дотроос амар баяртай. Би болохоор амар ингээд ядраад байгаа. Амар олон цаг ингээд гарын энэ нөгөө хуур тоглолт хүмүүсийн хумсан ингээд нэлээ ингээд одоо илэгдчихдэг байхгүй. Бараг цусмус гарч исэн одоо тэр үед бүр ингээд тэгтэл нь ингээд амар их одоо хичээжсэн байхгүй. Тэгэл гэртээ очиод манай ихнэр өмнөөр ингээд ядарч тэгтээ нүд чинь ингээд хасаадах ингээд. Тэгэхээр нөгөө нэг хүн яг нөгөө сонирхчихсэн бөгөөд яг бүр өөрт ингээд одоо юу гэдэг хамгийн гоё мэдрэмж төрүүлсэн тэр уран бүтээлтэйгээ уулзах тэр мөчтөл хамгийн жаргалтай байд юм шиг. Тэгээд амар тийм кайфтай тийм уран бүтээлүүд гарч ирсэн. Хөгжимчд ч юм уу эсвэл ингээд энэ хөгжмийн урлагийн төлөө амьдарч байгаа хүмүүс ерөнхийдөө их даруй хүмүүс гэдэг. Ер нь урт хаал хийдэг. Тэгээл элдв одоо юу гэдэг янз бүрийн авир ингээд эго зүйлсүүдийг жоох нэг юм хайж зөвхөн л гоё хийх ёстой зүйлийн төлөө амьдэрдэг хүмүүс байдаг л та. Тэгээд би ч гэсэн яг адилхан бусдын адил нэг өөрийгөө нэг тийм сонин содон бусдаас илүү мэлүүч гэж бодож явсангүй. Тэгээл хийх ёстой зүйлээ хийгээл сураал хөгжөөл ингээл явжсэн. Цаг үед яг Дашка ахтайгаа уулзаад тэгээд ерөнхийдөө Дашка ах одоо надад асар том итгэл найдвар одоо жинхэнэ одоо дотор байсан галыг асаасан одоо хүмүүсийн нэг л дээ. Чи чаднаа тий чи энэ дууг дуулж чадна, чи энэ хөгжмийг тоглож чадна, чи энэ одоо юу гэдэг хүн рокийг илэрхийлэх тийм одоо залуучуудын нэг учраас ингээд урам зоригтой бай. Чи энийг хийж чаднаа гэд одоо юу гэдэг нөгөө энгийн хөөми одоо ардын урлагийн одоо арга барилаас арай өөрөөр ингэж хийхгүй л бол энэ нөгөө нэг уран бүтээл чинь бас яг нөгөө нэг ардын урлагаараа хийх юм бол бас зохицохгүй гэдэг нэг уран бүтээлийн харин шингаасаа шалтгаалж янз бүр байдаг учраас тэр болгон дээр ингээл хоолоогоо өөрчлөх янз бүрээр ингээл туршилтуудыг асар хийдгэлтэй. Ер нь одоо ч гэсэн ер нь манайх 3 дахь цомгоо одоо нэг чинь энэ 3 цомгийг хийхэд маш их туршилтууд ингээ явсан байдаг. Нэг дуун дээр хэдэн сар жил ажилласан магадгүй нэг өдрийн доторч гарцсан дууч байдаг. Ингээл уран бүтээлч өөрийн гэсэн цагтай. Тэгээ тэр болгонд ингээд итгэл урам зориг өгчээсэн хүн бол маа продюсер Дашка ахaltaа ерөнхийдөө. Анхны тэр одоо түүрийн тэр дэлхийн аялын тоглолтын тэр фестивалууд тэр тоглолтууд ерөөсөө санаас гардаггүй. Тэндээс л ер нь асар том урам эрчнэрийг одоо аваад л өдий хүрсэн юм санагддаг. Ер нь тэгэл ингээд жил улам л тэр чинь нөгөө нэг одоо өксөх процессор явж исэн болохоор улам л ингээд ирч аваад тэр анхны тэр нөгөө фестивалууд дээр бид нар баг залуу хамтлаг байсан учраас ингээд ерөнхийдөө нөгөө main stage-ийг ингээд opener хамтлагууд одоо баг залуу хамтлагууд нээдэг. Тэгэнгүүт opener хамтлаг нь болоод нэг 12 цагийн үед ерөнхийдөө фестивал дээр хүмүүс ингээд шүнжэнгөө ингээд одоо юу гэдэг шоудаа нэргэцэн байгаа. Тэгээд хөгжим сонсоод одоо хүмүүс одоо унтж байгаа. Та нар одоо гарахад баг хүн ирэхгүй байж магадгүй шүү. Тэгээд санаа зовлтгүй зүгээр гоё юм тоглолцоорой гэл. Дашка гэсэн минь зүнштэй цүм аваад гараад нэр гэл.
Тэгээд dressing room-ээс нөгөө нэг тайзлахаар айгу хол учраас ингээл нэлээ яваал тайзныхаа арталт ингээл очисон чинь нэлээ амар юм шуум ингээд сонсогдоод хүмүүсийн ингээл чинь одоо юу лээ гэж гайхсгээл. Тэгэл өрөө мөрөөгаа дуудаал бүгдээрээ хамтдаа бут нэргээд үгүй гээл. Тэгэл тайз руу гарсан чинь цах нь харагдахгүй хүмүүс ингээд тэр өдөр цуглцсан. Тэр нэг тийм одоо юу гэдэг тэр саунд, тэр мэдрэмж, тэр юмнууд ерөөсөө санаанаас ерөөсөө гардгүй маа. Тэр аюу хурам зэрэг өгсөн. Тэгээд маш гоё итгэл болж ирсэн. Бид нар зөв имиж байгаа юм байна. Тэгээд бид нар гоё имиж байгаа юм байна. Бид нар гоё хүмүүст гоё эрчнэр өгж чинь ачаалттай ингээд тоглолтууд болдог ч гэсэн тэр олон хүний нөгөө нэг эрчнэрийг асар бидний сэнгэлт юм л ер нь. Бидний өвгдөөц одоо 13 дугаар зуунд энэ дэлхий дээр гайхалтай одоо зүйлсүүдийг дэлхийд нөлөөллүүдийг бий болгочихсон те. Бүх шашныг хүлээн зөвшөөрдөг эзэнт гүрэн байсан. Дипломат паспортыг бий болгосон тэр гэрэг гэдэг. Тэгээд тийм ч учраас утгаараа бид бүхэн бас анхны цомгоо гэрэг гэж нэрсэн. Одоо бид бүгдийн уран бүтээл хаад саадгүй хүмүүст хүрэхээр дэлхийн өнцөг боломжууд хүрэхээр гэж төсөөлж тэр гэрэг гэдэг нэрийг анхын цомогтой өгчээсэн. Мөн одоо тухайн үед өртөө шуудан улаан энэ бүгд дэлхийн одоо энэ шуудан холбооны ус үндсийг тавьж исэн байна. Гэх мэтлэн торгоны зам те одоо Монголын эзэнт гүрний нэг цагаас нөгөө цаг хүртэл ганцаараа алт үрээд явж байхад ямар ч одоо аюулгүй амар амгалан цагийг тогтоож исэн байна. Гэх мэтлэн энэ гайхалтай энэ зүйлсүүдийг энэ цаг үед тэр агуу өвдөцүүдийн үр ачнаар нь энэ цаг үед бас Монгол үндэстэн ийм гайхалтай өв соёлтой, гайхалтай дуу хууртай хүмүүс шүү гэдгийг харуулах тэр гол тийм зорилго байсан л да. Тэгэхээр тэр зорилго маань ч гэсэн багуугаар бийсээр өнөөдөр бас 10 жилийг одоо болсон байна. Ерөнхийдөө уран бүтээл одоо болгон өөрийн гэсэн түүхтэй бөгөөд цаг хугацаатай яг байдаг нь угаасаа ингээд тодорхой олчлоо л да. Ингээд олон цаг хугацаагаар ингээд 3 цомгон дээр ингээд ажиллаад байгаа туршлагаас харахад мэдээж одоо юу гэдэг туршлага байгаа. Хөгжмийн одоо нөө сурсан тэр одоо юу гэдэг хөгжмийн мэдрэмжээр туршлагаар хийхээс гадна би бол энийг бол урлагийн хүндээс тусгай тийм онгод цаанаас бас галд ертөнцөөс ирдэг тийм мэдрэмжүүд байдаг учраас энэ гайхалтай уран бүтээлүүд төрдөг байх гэж боддог. Тэгээ монголчууд ч бас эртээр үесээ тэнгэрээ шүтдэг, өвөг дээдсүүдээ шүтдэг. Тэр өвөг дээдсүүдийн онгод хиймэр, өвөг дээдсүүдийн сүр хүч, эрчим минерийг үргэлж одоо өөр ачнараа харж ивэдэг гэж бид нар итгэдэг. Тийм учраас тэнгэрээс заягдсан энэ аюус бэлэг энэ онгод хиймрээр энэ уран бүтээлүүд ерөнхийдөө бүтдэг. Монгол хүн бол одоо юу гэдэг дэлхий дээр байхгүй хамгийн одоо гайхалтай байгаль, цаг уур, одоо өв соёл энэ бүх одоо юу гэдэг эхлэхээ холбоо дундаас өнөөдрийг хүртэл ингэж амьдарч ирсэн үндэстэн гэж боддог. Бидний өвөг дээдсүүд ямар агуу одоо юу гэдэг эзэнт гүрнүүд, агууд одоо байлдан дагуултууд, дэлхийг өөрчилж исэн түүхүүдийг бий болгож исэн одоо хүмүүсийн үр удам билээ те. Тэгэхээр тэр зүйлсүүдээ хүн уг үндсээ бас маш их бодож, хүндэтгэж, судалж, сурж байгаасаа гэж аюу хүсэж боддог. Дэлхий дээр байхгүй цэвэр агаар. Яг хотод ингээд асуудал хот бол хот те. Тэгтээ ингээд хотоос гараад 10 км гарахад л цэвэр агаар, цэвэр ус, тэр нөгөө гайхалтай өв соёл те. Бид нар ч бас ингээд юу гэдэг суурин иргэншил тэгээд нүүдлийн одоо юу гэдэг соёл хоёр зэрэгцэн оршиж байгаа бас цөөхөн дэлхий дээр одоо оршин байгаа үндэстнүүдийн нэг шүү дээ. Тэгэхээр энэ онцлогтой энэ өв соёлоос энэ монголчуудын энэ оюун ухаан, аюус бэлэг чадвар энэ бүх зүйлсүүд одоо гарсан болов гэж боддог. Энэ нүүдлийн энэ өв соёлд бүх нууц байгаа гэж боддог. Бид бүхэн бас нөгөө багада энэ хөдөө өвөө эмээ дээрээ тоглож өссөн, сквот хөдөө өстөрсөн тэр морь малтай ойрхон байсан, байгаль цаг ууртайгаа ойрхон байдгаараа энэ бусад одоо юу гэдэг улс үндэстний одоо амьдралын хэмнэлээс арай өөр учраас монгол хүний ондоошлол ерөөсөө түүнээс үүдэлтэй гэж боддог. Тийм тэгэхээр энэ өв соёл энэ өвөг дээдсүүдийн гайхалтай зүйлсүүдийг л маш сайн судалж монгол хүн өөрийгөө олж аавна гэж боддог. Уран бүтээлч хүн байна гэдэг бол маш их дэглэм
Тэгээд маш том хариуцлага. Ерөөсөө байнгын л бэлтгэл сургууль, байнгын л өөрийгөө бие цэгнэж, байнгын л энэ зүйлсийн төлөө хичээж явахгүй л бол одоо юу гэдэг амьдралын шуурганд ингээ орчхоор цаг үе шүү дээ. Тэгэхээр уран бүтээлч хүн байна гэдэг бол асар их одоо золиос байгаа. Одоо асар их цаг хугацаа зарцуулж энэ уран бүтээлийг хийж туурдаг. Хүмүүс яг нэг 3 минут, 5 минут, 10 минутын дуу сонсч байгаа. Энэ их муу дуу хийжээ. Яг удажгүй юм байна. Энэ их сайн дуу болжээ гэж ярьдаг шүү дээ. Дөнгөж сонсоод тэр 5-10 минутын ард чинь хэдэн 10 жил байгаа тий. Хэдэн 10 жилийн золиос байгаа. Хэдэн 10 жилийн туршлага тэр зүйлийг сурахын төлөө юуг одоо зарцуулж явж ирсэн бэ гэдгийг бас боддог байгаасаа гэж аюух боддог. Уран бүтээлчүний бас зовлонг нөгөө талаас нь бас харж чаддаг, хайрлж хүндэлдэг байгаасаа хөгжим дурлагсад бас тэр уран бүтээлчүнийхээ бас жаргал зовлон ч гэсэн ойлгож хардаг байгаасаа гэж аюух боддог л доо. Тэгэхээр ерөнхийдөө яг уран бүтээлч хүн байна гэдэг бол ерөөсөө л тэглэм туштай байдал. Тэгж ижил юм бол нийгмийн шаардлагаас ингээл юу гэдгийг өмнө үнний өсөлт янз бүрийн юмуд ингээл уран бүтээлч хүмүүст уран бүтээл их боломж бас олохгүй цаг үед ирдэг л дээ нийгмийн шуурга ингээл янз бүрийн зүйлсүүд тэр болгонд л ингээл дэс үлдэхийн тулд хүнээс бас асар их зүйл шаардна л та. Уран бүтээлч хүмүүс юу гэдгийг айгүй их сэтгэлийн хөөрлөөр айгүй их тийм уран сэтгэмжээр аливаа зүйлийг харж иж тэр уран бүтээл рүүгээ тэмүүлж явдаг. Тэгээ яг нийгмийн бодит байдал нөгөө мөнгө төгрөг тэр нөгөө нэг асуудлуудын араас ингээл явах юм бол тэр уран бүтээлч хүн юу гэдэг нөгөө нэг чиг шуумаасаа жоохон хазааж эхэлдэг л дээ. Тэгэхээр тэр үеүүдийг л эвтэйхэн ингээл зохицуулж чадхал юм бол тууштай байдал маань явах гал байна л. Тэгэхээр яг энэ цаг үед бас Монголдоо ингээл уран бүтээл хийж байгаа уран бүтээлч нар бас нэлээд зүйлсүүдийг бас шавхж иж бас энэ зүйлсүүдийг хийж явдаг байх ч аюу хардаг. Монгол үндэстнийхээ Монгол улсаа дэлхийд мандуулъя те Монгол өв соёлоо гайхуулъя. Монгол өв соёл, Монгол дуу хоор ийм хүчтэй, ийм эрчим энергитэй, ийм гайхалтай гэдгийг харуулъя гэдэг л тэр зорилгоор л биеийнхээ гараас атгаал яг ихсэн л дээ. Тэгэл тэр одоо ирчээрэл өнөөдөр 10 жил болсон байна. Мэдээж ингээд юу гэдэг тэр зорилго маань ингээд багуугаар маш одоо шатчтаар ингээд бийсээр байна. Тэгэл одоо юу гэдэг багтаа сонсч шүтдэг байсан хамтлаг дуучтайгаа уулзах нь битгий хэл хамтдаа ингээд нэг тайзан дээр тоглох, тэр тайзан дээр хамтдаа фестивалд оролцох ч юм уу, өөрсдийнхөө тоглолтын дээр дэлхийн номог болсон юм хамтлагуудыг өөрч тоглуулах ч юм уу, энэ бүгд ингээд багуугаар ингээд маш их гоё мөрөөдлүүд байна. Бийсээр л юм л да. Сая 25 оны зун бид Европын тур хийсэн. Тэгээд ерөнхийдөө түрүүн ярьсан шүү дээ анхны фестивалууд дээр болохоор нөгөө open air хамтлаг учраас 12 цагт хүн үзэхгүй цагт ингээд тоглолдог байсан. Тэгээл баг угаар ингээд нэрмэнүүд амар жижигээс ингээд баг угаар ингээд төмрөөл дуун тавьд очиод ингээд сая 25 онд бид бүхэн бас одоо Алдарт Францын Hellfest дээр одоо юу гэдэг headliner одоо Muse хамтлагийн яг өмнө цаг дээр оргил цаг дээр гарч ирсэн тэр тохиолдол байсан л да. Тэр хүмүүс ингээд юу гэдэг яг тэр тайзан дээр гараад ирэхэд нэг дор 120 мянган хүн гэж цуглдсан бид эдийг үзэх гээд тэр одоо яг тэр одоо юу гэдэг нөгөө нэг хамгийн анх авч ирсэн тэр нөгөө нэг өндөр мэдрэмжээс дахиад нөгөө нэг дараагийн нөгөө шат руугаа гарах тэр урам зориг бас авсан цаг хугацаа болсон л да. Тэгэхээр тэр бас нэлээд гоё онцлмоор санагдаж байна бас. Бид бүгд монголчууд тэнгэр шүтлэгтэй өвдөөцсөн хүнд гэж хайрал биш шүтж явдаг. Тэнгэрээс ирсэн энэ өвдөл энэ бүгдийгээ бид нар бас сэтгэл хөдлөлөөр хурайлж одоо юу гэдэг тоглолтоор гарах болгондоо хар сүлдтэй залж гардаг. Тэгээ хар сүлднийхаа тэнгэрийн зарилгыг бүгдээрээ хурайлж дуудаад тэгээд бүч зориг бүх юм аваад тэгээ гардаг байхгүй. Ерөнхийдөө яг ингээл энгийн амьдрал дээр болохоор яг хуу хүмүүс өөрсдөө тэгээл яг тоглолтын хувцас өмсөө үсгэцгээ янзлаад хөгжим зэмсгээ агсаал тэгэл бүгдээрээ урайгаа дуудаал тэгэл яг тайзан дээр хар бүгд одоо юу гэдэг тайзны галаа одоо энэ хуу галаа шал өөр хүн болдог
бус хамтын гишүүд маань гэсэн бүгд яг өөр ингээд одоо онгод хиймэр авсан мэт ингээд маш өөр одоо. Тэгээд манай даашгийнхаа айгуу гоё ярьдаг л та. Энгийн одоо амьдрал дээр игэл даруу сайхан бай тээ. Одоо яг ингээд тулсан цагт тайзан дээр харслан бар мэт бай гэдэг байхгүй. Ерөнхийдөө тэгж айгуу их ярьдیں۔ Яг л тэр одоо яг тийм ийм өөрчлөгдсөн юм шиг мэдрэмж аюу төртгөл тоо. Тэгэхээр тайзан дээр байгаа уран бүтээлч хүний тэр дүр төрх энэ ингийн амьдрал дээр байгаа тэнгэр газар шиг өөр идэг. Ерөнхийдөө яг хөгжим сурж гиснээс хойш яг 26 дахь жилдээ болсон байна. Тэгээд яг л нөгөө нэг тийм юу л байна л да. Яг л хагас зэрэгжилт гэдэг шиг тийм дэглэм яг өөртөө суулгасан л байна л да. Хөгжмөд автах хэвээр одоо л байнгын сурах хэвээр тий. Байнгын л өөрийгөө хөгжүүлж явах хэвээр гэдэг л тэр цаг хугацааг л ерөөсө туулж ирсэн байна. Тэгэл шин одоо хөгжим, шин дуу, шин одоо зүйлсүүдийг сурахын төлөө өөрийгөө хөгжүүлэх тэр л цаг хугацааг л туулж ирж л тээ. Гэтэ яг хоо ардын урлаг энэ нөө мэрэгжлийн урлагийн байгууллага ардын урлагийн хамтлагууд тоглож ирснээс энэ хүн хамтлаг ихснээс хойш миний хувь үнэн тал дээр бас асар их юм хөгжлүүд ирсэн л тээ. Ерөнхийдөө нөгөө ингээл ардын урлагаараа ингээд хөөмилөөд хуураа тардаг тийм үндсэн нөгөө тийм арга барилаас ийм рок стайлаар одоо хөөмилж рок стайлаар юу гэдэг хөгжмөө тоглох тэр хөгжил маань бас асар өөр. Дээрээс нь бас зөвхөн хөгжим одоо дуугаа тоглохоос гадна бас хүмүүст хүргэх тэр нөгөө нэг эмоцоо ингээд нөгөө нэг илэрхийлэх ч юм уу тэр тал дээр бас маш их одоо задарсан гэх юм уу да. Арай нэг өөр галаг л бий болгосон юм шиг санагдтыг. Ерөөсөө л нөгөө өөртөө үнэнч тэгээд хийж байгаа зүйлтэй тууштай тэгээд итгэлтэй тэгээд бас өөртөө итгэх нь бас асар чухал юм санагдтыг. Ерөөсөө нөгөө хүн өөртөө итгэхгүй бол өөр хинч итгэхгүй. Тэгэхээр өөрийгөө ирж хайх дотоод ертөнцөө мэдрэх одоо юу гэдэг нь чи цор ганц гэдгээ бас мэдрэх хэрэгтэй. Энэ хорвоо дээр давтагдчихгүй гэдгийг мэдрэх хэрэгтэй. Тийм учраас хүн амтлагийн энэ уран бүтээл, энэ зүйлсүүд хүнд сайхан зүйлс, хүний дотоод байгаа ертөнцийг нээх, тэр дотоод байгаа тэр гайхалтай сүнсээ сэрээж, энэ нийгэмд чамайг одоо нийгэм чамайг хинч гэж хүлээж авч болно. Тэгэхдээ бид бүгдийн хөгжмөөр дамжуулж, ирч хүч, энерги тэр одоо тулгарч байгаа асуудал бүгдээ даван тулдаг байгаасаа гэж хүсэж ин дуунуудаа маш хийдэг л дээ. Тэгэхээр энэ өөртөө тууштай байдал, энэ өөртөө итгэлтэй байдал, өөрөөрөө байх те хүний үгээр биш өөрөөрөө байх бол аюул чухал гэж боддог. Хүн болгон өөрөө ингэсэн гайхалтай дотоод ертөнцтэй те энийг мэдрээсэ. Энэ өөрөө дотор байгаа энэ гайхалтай одоо юу гэдгийг зүйлээ мэдээж өөртөө итгэж өөрийгөө олоосаа. Тэгээд тхийн тулд маш олон одоо зүйлийг хүн замыг туулдаг штэ тий. Тэгэхээр нэг одоо зам жимтэнд хань болох хууц хөтөлгөмөр гэдэг шиг энэ дуу хөгжмөөр дамжуулж өөрийнхөө тэр гайхалтай хүн байгаагаа мэдэрч одоо юу гэдэг тэр гоё эрчим энерги хүн шаналсан зовсон үедээ ч юм уу сквал баяр жаргалтай үедээ ингээ дуу хөгжим айгу хань болдог штэ. Дуу хөгжим чинь өөрөө маш их дурсамжууд байдаг тий. Нэг дууг сонсохоор тэр үе санаанд орж ийн ингэж тэгж гэдэг шиг хүнийг бас хүн байлгадаг тэр гайхалтай мэдрэмжүүдийг өгдөг нэг зүйл бол энэ дуу хөгжим яалтчгүй. Тэгэхээр одоо амар ийм технологийн үед бид нар ирчлээ штэ. AI-аар дуу хийж ийн ингээл бүх янз бүрийн зүйлсүүд ингээ хийж штэ. Тэгэхээр тэрэнд байхгүй ганц зүйл тэр хүнээс гардаг мэдрэмж, хүний мэдэрдэг мэдрэмж. Тэгэхээр тэр онцлогоо хүн болгон барьж яваасан. Тийм ерөнхийдөө яг хүн амтлагтайгаа уулзраад тэгээд тэр анхны тэр хөгжмүүдийг сонсоод тэгээд энэ хамтлагтайгаа бас уран бүтээл хийх тэр завшаан олдоод яг тэгж явж исэн тэр ихэнх үеийн яг тэр мэдрэмжл инхгээл те хуур хөгжим сураал морио хуур одоо юу гэдэг хөөмийгөө ингээд хөгжүүлээл мөн амьд хөгжмийг бас ингээд сонирхож тоглож үзээл сонсоол ингээл одоо оркестрийн хөгжимчин хийгээл ингээл ардын урлагийн хамтлаг тоглоод энэ бүх туршлагууд маань яг энийг хийх гээл бэлтгэгдсэн юм байна штэ гэж тэр үед мэдэрчсэн. Хөөми болохоор өөрөө хүн байгалийн
одоо харилцаа шүтэлцээнээс үүссэн урлаг, хүн байгалийн туу чимээг даган дуурайж, усны одоо урсгал, тэр хүрхрээ, араа тамтны архих чимээ ч юм уу, энэ бүгдийг даган дуурайж анх хүмүүс үүссэн гэж үздэг. Энэ Монгол Алтай анги даган суурьсан нүүдэлчин ард түмнээс энэ үүдэлтэй урлаг. Тэгэхээр дэлхий дээр бас маш ховор бөгөөд хүний нэг хоолойноос 2 авиа их шигэлдгээрээ бас маш онцлогтой юм урлаг байхгүй. Тэгэхээр яагаад энэ хүн рокийн гол дуулах арга барил нь хүмий гой зөгсөж ийн гэхээр рок метал одоо юу гэдгийг дуу одоо уран бүтээл энэ урсгал маань өөрөө одоо юу гэдгийг хүний хоолойгоо бас жоохон өөрчилж ингэж одоо дуурдсан шүү дээ тий. Хүн дууралт гаргахын тулд сквал скрим ч юм уу янз бүрийн тэрнтэй адилхан бас хүмий бас манай үндэсний бас тийм тусгай техник гаргаж тусгай оролдлогоор бий болдог юм урлаг учраас маш онцгой гоё таарсан. Тэгэхээр манай бас дашках бас гоё ярьдаг л да. Энэ манай өвдөж чинь угаасаа л рок юм шүү те. Угаасаа ингээд дуулж байгаа нь хөгжимдөж байгаа нь мэрчтэй энергитэй ийм одоо юу гэдэг хоолой нүртэл ийм одоо юм харигаатай ийм сонин хөмигээр дуулах чинь өөрөө бас асар их тийм металл дууралт ингээд сонсогдсон юм шиг байна. Тэгээ хүмүүс бас айгуу сонин асуужсэн л да. Та нарын хоолойн дээр металл хийсэн юм уу гэд. Гэтэл сонсогдож чинь гэхээр бас тэр маш гоё тийм гүн гүнзгий маш гоё тийм хүний дотоод тийм гоё сүнсэнд дуулаад байгаа юм шиг өвдөц нь ороод ирсэн юм шиг тийм их өвдөлттэй урлагийн болов гэж боддیں۔ Бид бүхэн Монгол улсаа өдөр болгон сурчилж байгаа. Тэгээд одоо зөвхөн дуу хөгжмөлтгүйгээр өв соёл, тэр хөгжмийн зэмсэг, хувцс хунар, юу гэдэг ус гизэг ингээл бүхий л талаараа ингээл одоо сурчлагыг одоо ингээд ирмэлцэж явж байна л да. Тэгээд энэ бүгдийг бас анзаарч 2022 онд бид бүгдийг ЮНЕСКО-гоос одоо инх тайвны төлөөх уран бүтээлч гэсэн эрхэмнэр цол алдар хайрлсан. Тэгээд одоо юу гэдэм Монголын соёлын бит бус үүдийг энэ хамтлаг тээж морин хуур, хүмий, цуур, одоо юу гэдэм товшуур энэ бүгдийг ингээд тээж энэ өв соёлоо дэлхийд дахин түгээн дэлгэрүүлж ЮНЕСКОгийн үзэл баримтлал одоо юу гэдэм хүн амтлагын үзэл баримталтай нэгэн цэгт нийлж дэлхийд бас бидний уран бүтээлээр дамжуулт инх тайвныг зарлах тийм бас эрхэм одоо нэр төр хайрлаж байгаа нь бас Монгол улсаа хэрхэн одоо дэлхийд сурчилж байгаа юм бас том жишээ болов гэж бодож байна л да. Мэдээж энэ зүйлдээ үнэнч одоо энэ зүйлийнхэн утга учирыг улам гүнзгий ойлгож тэрийг ухаарч өдөр тутмынхаа амьдралдаа хэрэгжүүлж тэр том хариуцлагаараа бас энэ уран бүтээлдээ хандаж зогсолтгүй л одоо хөдөлмөрлж явахыг л одоо энэ зүйлсүүдийн л одоо юу гэдэг хариулт болох байх гэж бодож байна. Би бол хамтлагийн анхан дүүсээрээ маш их бахархдаг. Бүгдээрээ өөрөөр орчинд өссөн, өөрөөр одоо сурч боловсрсон, өөр гэр бүлд ингээд өсөж хүмүүжсэн хүмүүс нэг зорилгын төлөө нэгдээд элдв эго, элдв тэр зан характер бүх зүйлсүүдээ ингээд хариуцлагаараа ингээд дараад энэ зүйлийнхэн төлөө чин сэтгэлээрээ ингээд зүтгэж явдагт нь би хамтлагийн анхан дүүсээрээ маш их бахархдаг. Манай хамтлагийн анхан дүүс бол маш гайхалтай хүмүүс бүгдээрээ юм одоо гоё юм сэтгэлтэй бүгдээрээ энэ зүйлийнхэн төлөө амьдэрсэн бүгдээрээ энэ зүйлийнхэн төлөө амьдэрж амьсгалсан ийм л одоо мундаг залуус байдаг. Тэгэхээр мэдээж одоо юу гэдэг одоо өвдсөн зовсон нэгэндээ санаа зовох сэтгэл санааг ин засах хамтлагийн одоо юу гэдэг юм нэгдлийн төлөө ингээд санаа зовнох зүйл зөндөө байна л та. Гэхдээ тийм амар одоо надаа юм тийм зовлонтой зүйл алга тий ингээд бүгдээрээ л бие бинийгээ түшээл бие биенийхээ нуруунаас ингээд хамгаалаад элдв одоо асуудал бүгдийг л хамтдаа туулаад явдаг болохоор тийм хэцүү зүйл бол байдгүй. Бүгдээрээ ив хичээгээд биеийнхаа ингээд одоо юу гэдэг чадвар чадамж одоо зовлон жаргалыг хуваалцаад тэр бие бинийгээ хайрлаад ирэх цагт бол бүх зүйл бол бас болд юм санагдав. Тэгээд монголчууд нэг урд нэг яадаг багийн одоо юу гэдэг спорт багийн одоо зүйлээр бол монголчууд чадахгүй яг ганцаараа олж чаднаа гэдэг тэр сонин одоо яриаг бид бүгд бас буцаагаад бас хариулт туссан юм болов гэж боддог. Тэгээд энэ ч бас айгүй сонирхолтой бас одоо юу гэдэг тохиолдол нь болохоор Монгол Чингис хаан одон хов хүмүүст олгодог гэсэн шагнал байсан. Тэгээ манай дашкахт олгыг гэхэд нь манай дашках өөрөө саналаа өгөөд энэ бол зөвхөн миний одоо амжилт биш шээ тий. Энэ бол баг хамт олонны шиг одоо амжилт юм аа. Тэгээд журамд нь өөрчлөлт оруулад үүнээс хойш ингээд хүн амтлаг одоо баг хамт олноороо ингээд хүрчснээс хойш одоо
одоо албан байгуулагч юм уу баг хамт олон хүмүүс авч болох үс тийм бас зам одоо жимнэгцэн гэж үздэг л дээ. Тэгээд түүнээс хойш чинь зэвсэг хүчин авсан санагдаж байна мөн мориор чуулган маань авсан гэх мэтлэн ингээд гоё баг хамт олноороо энэ алдар нэрийг хүртэж явахаас зам жимийг нээсэн гэж боддог л та. Тэгээд аал замд чинь тэгэл бие бинийгаа ингээл хөгжөөгөөл бие биентэй л одоо юу гэдгийг хөгжөө найртай бие бинийгаа явуулж ингээл дотны хүмүүс чинь бие бинийх тоглолт шүү дээ. Тэгээд бид чинь бас тоглоом хатуу ингээл бие бинийгаа явуулна янз бүр болно. Гэтэ нөгөө нэг тэр хайр найжхуу тэгэл зүгээр ингээд зам зуурд бас бие бинийгаа маш гоё түшиж ингээл хөгжөлтөл явдаг л та. Тэгэхгүй бол бас хэцүү шүү дээ тий. Ингээл ас замд ингээл яваад ах чинь бас аливаа зүйлд нэг тийм сэтгэлтэй хандчихсан. Тэгээд одоо хүн хуурчихгүй юмсан тий. Өөрийгөө хуурчихгүй юмсан. Өөртөө үнэнч байх юмсан. Өөртөө өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө явах юмсан. Тэгээд гэр бүлээ хайрлж, гэр бүлийнхаа төлөө алдаж онцгүй хүн шиг яаж юм зөв одоо явах ёстой вэ гэж л ерөнхийдөө хувь өөртөө бол маш их ярилцж явдаг л та. Тэгэхээр өөрийнхөө одоо юу гэдгийг сайн муу зан чанаруудыг ингээд засаж үнэнч одоо өөртөө үнэнч одоо тавьсан зорилгынхаа төлөө л араас нь л одоо явдаг гэх юм уу да. Гэр бүлийнхэн маань маш одоо гоё өндрөөр маш гоё ингэж дэмжиж хүлээж авсан л та. Тэгэхээр нөгөө бас нөгөө гэр бүлийнхэн одоо юу гэдгийг бахархлыг төрүүлж анх чиглүүлсэн тэр зам жимээр нь тууштай яваад тэгээд бас үр дүнгийн ингээд одоо ачийг хариулна гэх юм уу да. Чиглүүлсэн зам жимээр нь бас тууштай явсных нь үр дүн буцаагаад бас хариулт болж байгаа нь бас айгүй их гоё өөрөөрөө баярлж одоо бахархдаг тийм бас зүйлсүүдийн нэг л дээ. Тэгэхээр гэр бүлийнхаа бахархал болж ус үндэстнийхаа бахархал болж явна гэдэг бол асар том одоо хувь заяа юм да. Ер нь бол төсөөлж чадахгүй. Ер нь яагаад ч тийм төсөөлөгч юм энэ арга байхгүй. Гэхдээ яг нэг сонирхолтой нь намайг хүүхэд байхад нөгөө бүхий тийм багш нар айгүй шаваа болох нэгтгэсэн ер нь. Тэгээ би тухайд нөгөө нэг ингээд хүүхдийн ордон нэг сурдаг. Тэгээ 10 жилийн 44 дэх сургууль гэдэг маа гэрийн тэнд байдаг гэсэн сургуультай суддаг гэсэн. Тэгээд сургуультаа сурчсан чинь коридорт нэг том битэй юм уу? Чи бүх болох уу гэд. Гэхдээ би мориор тоглолт штэ гэсэн чи. Гэхдээ яг нь мориор тоглож байгаа тэгээд бүх болчихгүй даа гэл. Тэр хүн маань болохоор ингээд Монголоо сумаар бас ингээд нөгөө хүүхдүүд бэлтдэг тийм хүн байсан юм лээ. Тэ манай аав чинь бас таньдаг хүн. Тэгээд танаа хүүхд чинь бас шав болгомоор байна гэд. Тухайн үед тэгдэг ус тэгээд магадгүй одоо юу гэдгийг тэр юусэн бол бас бүх болчих байсан юм билүү гэд бас боддог л. Гэхдээ яг өнөөдрийн одоо хөгжмөөр амьдарч байгаа нь миний хувьд бол хамгийн чухал зүйл л те. Нэг тийм жоохон эргэлт гарах байсан байж магадгүй гэж боддیں۔ Зүгээр. Тий яг над хийж байгаа яг хий. Тий яг наадах ингээ өргөжлүүлээд байл гэж хэлмээр. Яг зөв хийж байгаа зүйлдээ гоё эзэн бай. Өөртөө итэг чи чадна те. Хүмүүсийн одоо юу гэдэг янз бүрийн юм сонин одоо юу гэдэг үг ч юм уу сонин зүйлсийг бити амар анзаараарай. Тэгвэл өөрийгөө сонсоорой л гэж хэлмээр. Хамгийн их зориулдаг зүйл бол манай их нэрэлтэй. Ер нь бит хоёр амар их ярилцдаг. Тэгээ намайг өнөөдрийг бас ингээд даашгах нэг одоо урлагийн талаас намайг амар юм хөөсөн биз дээ. А манай их нэр бол бас манай хов хүн талаас асар их одоо хөвөлж энэ доторх галыг асаасан хүн. Тэгээд энэ мориор хөгжим тийм хайртай мориор хөгжмийг хүндэлдэг одоо юу гэдэг юм урлагийг ойлгох ийм гоё сэтгэл зүйтэй бас ийм артал ийм гэр бүл ийм хантай бассандаа би өөрийгөө асар их азтай гэж боддог. Одоо тийм асар их урам зориг л одоо манай хань надад бас өгж явдаг л та. Тэгэхээр ингээ урлаг талаас ашиглах хамтлагийнхан маань тэгээд манай гэр бүл одоо ингээл өөр хөвгтэй хараад маш их гоё юм одоо шантрах ямар ч ирэх байхгүй мэй гэж шууд боддог л та. Хүн өөрөөрөө байх амар чухал. Тэгээ хүн энэ дэлхий дээр давтагдшгүй гайхалтай ертөнц чиний дотор байгаа. Тэрийг өөрөө олж нээгээрээ өөрийгөө сонсоорой. Тэр дотор зүнсээс сэрээгээрээ те. Бидний дуугчмыг сонсоорой. Бидний дуугчмоос эрчим энерги тэр хүч зориг бүгдийг олж аваарай. Тэгээд хүн хаанч төрж ямар ч хүн болж
төрж болно. Тэг хүн өөрөө харахаж амьдраасаа ил гэж амар хүсдэг. Бидний дуу хөгжим энэ нар тусч байгаа бүхий л газарт хүрээсэй гэж хүсэж ин нэрийг хайрлсан. Тийм учраас хүнээс гарч байгаа хүн хөгжим тэгэхээр хүн бие биенээ хайрлах, хүн өөрөө байх энэ зүйлс хүчийг бидний дуу хөгжмөөс олж аваарай гэж хүсдэг шүү. Тэгээд энэ бидний дуу хөгжмөнтэй өргөж хамт байгаарай гэж хэлмээр байна.